Дэлхийн монголчуудын Angel Radio 88-ны урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 нүгүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс үдийн хачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шуудурдаг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 22-ны пүрэв гаргийн үдийн хачир нэвтрүүлэг хайрын түүхээрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөнхбат гэрлээ за найруулагчаар Гамболдын ангарагнаар хайрлаж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтраалагчаар ашигтай бактери эслэг 10 мг цайр агуулсан Adobiotics Probiotic за мөн уух тусам улам дурлан уснаас илүү шингэн нөхөн эрүүл ундаа Zub Plus хамтран ажиллаж байгаа баярлалаа. За баярлалаа. За ингээд өнөөдөр бол хайрын түүх ярьдаг өдөр. За өнөөдөр их сонин хүний хайрын түүхийг ярина. За хүмүүс бол ямар ч байсан зургийг мэдэхгүй ч гэсэн Pablo Picasso гэж нэг юм алдартай хүүхмсэг зураач байдаг. Зургууд нь маш өндөр үнээр зарагдсан гэдэг иймийг бол мэдэх бах. Тийм болохоор яг ингээд нэг өөрийнх нь зурсан зураг шиг ийм ойлгомжгүй, итгээд бүр гажигч гэмээр юм шиг ийм сонин амьдралтай, ийм хачин араншинтай Испанийн уран зураач, баримлчин, театрын зураач, дизайнер Pablo Picasso-гийн амьдралд хоёр эхнэр 6 нууц амраг. За тэгээд тоолж баршгүй амраг хүүхнүүд байсан. Бүр ингээд тэр амраг хүүхнүүдийн тоолыг гэвэл бүр ингээд ямар ч утгаа алдна. Тэгээ өөрөө бол Францын нийслэл Парисын биеийн үлгчдийн гудамнаас баг салдгүй байнга тэнд байж идэг. Тэгээ ер нь бол тэгэж ингэж хүүхнүүдэд орооцолдог байсан ийм хүн. Тэгээд өнөөдөр энэ Пикассо гэж хүнийг одоо юу гэдэг өөрийнх нь зүрх сэтгэлийг нэлээд шархлуулсан, эхнэрээж нэлээд шархлуулсан. Тэгэхээр энэ гэрлэлтийн тухай ярина. Гэтэ одоо нэг кубизм гэдэг нэг одоо би ерөөсө Пикассогийн зургийг бол хараад ер нь ойлгохгүй шүү дээ. Би мэдгүй харин би ойлгохгүй болохоор нэг тийм сайн юу яаж заддаггүй. Надад бол хинийхэн зураг айгу гоё таалагддаг ойлгохгүй шүү дээ. Яг Пикассотой ижилхэн Модильяне гэж зураач байсан. Тий. Тэгээд Пикассо бүр үххтэй Моди гэж хамгийн сүүлийнх нь үг нь Моди гэж хэлсэн гэдэг бохоггүй. Тийм үү? Тий. Тэгээд яг энэ хоёр ижилхэн Пикассо нь амар алдартай, Модильяне нь болохоор тийм алдартай бол биш. За 20 дугаар зууны хамгийн алдартай зураачдын нэг бол мөнөөсөө мөн тэгсэн мөртлөө ойлгомжгүй этгээд зан араншинтай Pablo Picasso өөрийн гэсэн уран зургийн урсгал болох кубизмыг үүсгэн байгуулсан байдаг. За тэгээ хэтэрхий хурц араншинтай энэ уран бүтээлч бүр өөрийн урсгалаа тийм үү гаргах хэмжээний тийм этгээд хүн байсан. Төдийгүй хайр дурлалын амьдрал нь ч гэсэн маш адармаатай байсан. Тэгээ өнөөдөр ярьж өгөх хайрын түүхийн эзэн нь бол хаант Орсын балетчин Ольга Хохлова гэдэг Украин бүсгүй байгаа. За тэгэхээр Пикассогийн ойр тойрныхон бол Ольга Хохловаг одоо нэг Битлесийг тараасан, Джон Ленноныг зовоосон, Йоко Оно шиг ер нь бол тийм үздэг байсан, дургуулгадаг байсан бол энэ хайр дурлалын харилцаа, хамтын амьдрал Ольгаг бүр эрүүл ухаанаа алдаж сэтгцэн самуурхад хүргэжсэн. Тэр ийм л адармаатай өстой нэг гал шиг дүрэлзэж унтарсан, гал шиг дүрэлзээд тэгээ унтарсан хайрын түүхийг өнөөдөр битээр ярьж өгөх нэ. За уламжлалсаар Pablo Picasso гэж хэм бэ? За нэр нь бол зүгээр үнэхээр алж өгнө. За сайн сонсоорой. Pablo Diego José Francisco de Paula Juan Nepomuceno María de los Remedios Cipriano de la Santísima Trinidad Ruiz y Picasso. Чи хэдэн удаа уншиж бэлдсэн. Гэтэ надад энэ таалагддаг. Спанчууд энэ нэр үнэхээр гоё. Өвөөнрийнх нь нэр юм уу? Хайш. Зарим нь өвөө нүгэн, зарим нь тэр орон нутгийнх нь газрынх нь нэр мэр хамт чимэд оруулсан. Тий. За ийм нэр. Тэгээд 1881 оны 4 сарын 8-ны өдөр Испаний өмнөд нутгийн Андалузия гэдэг мужийн Малага хотод төрсөн. За Пикассо Хосе Руз и Бласко гэдэг Испаний мандаж явсан зураачийн ууган хүү болж төрсөн. Угаасаа аав нь бол алдартай зураач байсан. Тийм бэ. Тэгэхдээ аав нь бол дэлхийн нийтээрээ алдартай байгаа. Тухайн бүс нутагтаа бол дажгүй зураач байсан. Тэгээ аав нь зураач байсан, эднийх жирэл дундаж гэрвэл тэгээд аав нь ихэнхдээ шувуу амтны юм хөрөг зураг зурдаг. Натурал урсгалыг баримталдаг ийм зураач байж. Тэгээд аав нь бол насаараа ингээд урлагийн сургуульд профессор, музейн тайлбарлагч хийсэн ийм хүн юм байна. Тэгээд Пикассогийн төрсний гэрчлэгийн дээр ээж аавынх нь овгоос гадна юу яаж байгаа юм бэ? Бүр гигантнүүдийн нэр, тэр олон нэрийн донд чи гигантнүүдийн нэр байгаа юм гин. Тэр урт нэрэн донд. Тэгээд эцэг хоёрынх нь хоёулынгийнх нь овог байгаа, ээж аавынх нь нэр байгаа. Ингээд баахан урт нэртэй болгоцсон юм байна. Тэгээд хүүхэд байхасаа эхлээд Пикассо зурж эхэлсэн. Домгоор бол Пикассо хилд ороод Монгол хүүхдүүд ихэнхдээ ээж
эсвэл аав гэж хэлд ордог бол Пикассо пиз гэж хэлд орсон гэж байгаа. Пиз гэдэг нь болохоор пиз гэдэг нь Испани лапиз буюу харандаа гэдэг үгний богиносгосон хэлбэр. За. Тийм. Тэгээд лапиз гэдгийг хүмүүс бол албан ёсоор бичгтээ лапиз гэдэг ч гэсэн хар яриандаа бол пиз гэж хэлдэг юм байна. Тэгээд пиз гэдэг нь харандаа гэсэн үг. Тэгээд нөхөр харандаа гэж хэлд орсон. Бүр ясны зураач. Ший тэгэхээр ингээд баг хувь тавилан. Ер нь бол хувь тавилан. Тийм байна. Хэлд орохдоо л харандаа гэж хэлд орсон. Тэгээд аав нь өөрөө зураач байсан болохоор хүүгээ 7 настайгаас эхлээд зураг яаж зурах ийм арга техник зааж өгсөн байт юм байлээ. Тэгээд аав нь болохоор юу байдаг гэсэн. Эхлээд сонгодог зургуудыг ингээд нэг хүүгээр хуулбарлуулад тэгээд дараа нь дагаж зураа гэдэг ингээд хүүхдтэй зааж өгдөг байжгаад 1891 онд эднийх Корона гэдэг хот руу нүүгээд аав нь тэндээ урлагийн сургуулийн профессор болсон юм байна. Яг энэ үед Пикассо 10 орчим настай байсан гинэ. Тэгээд юу байсан юм бэ? Нэг удаа тагтаа зурсан гинэ. Амар олон зураг зурцсан байсан. Дундаас нь хүүгийнхээ зургын дундаас ингээд нэг зурсан тагтааг нь олж хараад тэгээд аав нь өөрөө сайн зураач учраас за энэ хүүхдийн авьяас чадвар бол намайг давчлаа. Одоо би хүүхдээ юу ч зурч чадахгүй, зааж өгч чадахгүй. Энэ хүүхд л одоо надаас ч илүү авьяастай мэдгчлээгээ. Тэгээд одоо би чамд багшлахгүй. Ягаад гэвэл чи надаас илүү авьяастай болчлоо. Надаас ч илүү зурдаг болчлоо гэсэн байгаа. Тийм. Тэгээд 13 настай хүн одоо юу насаараа хөрөг зураг оролцсон аавыгаа ингээд 13 тадаа ингээд ур чадвараар даваа авчиж байгаа юм. Тэгсэн яг энэ үеэр Пикассогийн одоо хүүхэд насанд тохиолдсон нэг юм хэцүү зүйл нь болохоор 7 настай Кончита дүү нас бараад энэ Пикассод маш гүнзгий сэтгэл зүйн дарамт үүсгэсэн. Яг ингээд нөгөө хайртай дүүгээ алдчихаа тэгээ Пикассо ингээд бүр тэгж их зураг зурдаг байсан. Бүр харандаанд ч хүрэхэ болцсон байсан. Тэгээд нөгөө ингээд гашуудлаад авч чадахгүй байгаагаа ээж хоёр нь хараад тэгээд хүүгээ аваад одоо орчноо солиод ядаж ингээд тэр дурсамжтай орчны солиё гэд ингээд Барселоноор нүүс юм бай. Одоо энэ тагтаа Пикассогийн тэр хүүхэд байхдаа зурсан тагтаа юм уу? Тэр зураг. Тэгээ үнэхээр алдартай юм гинлээ. Гүй бүр янз юм штэ. Тийм. Тэгээд ерөөсөө ингээд эндээсээ ер нь бол суут гэдэг нь ингээд баг мэдрэгдээд эхэлсэн байсан ийм хүү юм байна. Тэгээд Пикассо юу яасан? Аав нь ингээд нөгөө Барселоноор очиод дахиад аав нь урлагийн сургуульд профессороор ороод хүүгээ ингээд чи манай сургуульд сур гэсэн юм байна л да. Тэгээд элсэлтийн шалгалтын дээр зураг даалгавар өгдөг юм байна. Тэгсэн яг ингээд насан туршсан хүмүүс бол тэр даалгаврыг бүтэн сарын туршид зурж ээж авчирч үзүүлдэг юм байна л да. Тэгсэн чинь Пикассо 13-тай нөгөө нэг одоо юу гэдгийг ажиллагаа ихтэй ийм зургийг зүгээр 7 хоногийн дотор маш сайн зураад аваад ирсэн. Тэгээд сургуулийнх нь бүрст эргүүн бултрахаа шахаад тэгээд эн чинь бүр гоцавьяастай хөвгт байна гэд сургуульдаа тэнцэжсэн. Даанч нөхөр сургуульд байхдаа бол ямар ч одоо юу гэдэг юм те сахилга бат гэдэг юм уу да ийм юм байхгүй хачин нөхөр байсан гэж байгаа. Ер нь бол энэ төрлөх зан нь ямар нэг ийм дэг журам гэдэг юм уу да нэг ийм сургуулийн дэг журам уран бүтээлийн ямар нэгэн юмд ер нь баригддаг ийм нөхөр байсан. Аав нь бол хүүгээ маш сайн дэмждэг байсан. Ийм л нөхөр юм байна. Чи байхгүй болцсон уу? Яа, манай дээр тогт сарчлаа. Яа, одоо тэгээ би яриад байгаа тийм. Үндсэн хөтлөгч учраас за тэгтээ яри радиогоор бол сонсож байгаа. Болсон юм уу? За Ольга Хохловагийн точ намтрыг хүргье. За Ольга Степановна Хохлова 1891 онд Хаант Орсын Черноговын засаг захиргааны нэгжийн Нижин гэд жижиг хотод төрсөн. Одоогийнхоор бол Украины газар нутаг гэсэн үг юм байна. За тэгээд аав Степан Хохлов нь цэргийн генерал байсан бол ээж нь бол үзэсгэлэнтэй юм Украин эмэгтэй байсан. За тэгтээ одоо ч гэсэн ер нь Украин хүүхнүүдийг илүү гоё гэдэг шүү дээ. Украин бүсгүйчүүд илүү гоё гэдэг. За тэгээд эднийх Хохловын гэр бүл 3 хүү 2 охинтой. Тэгэд энэ Ольга ингээ бүр хүүхэд байхын нэг тийм онцгой охин байсан юм байна. Игчээсээ бүр тис өөр заяо. Огт өөр зан характертаас гадна бүр нэг ингээд цаанаас нь ингээд хүн одоо нөгөө нэг юм ордны ахаднууд ч юм бол ингээд зааж сургадаг хүмүүс байдаг штэ. Гэтэл эн чинь бол тийм генералын охин болохоос ш ордон мордонд төржсэн тийм одоо хүн биштэй. Тэгсэн мөртлөө ингээд бүр нэг юу гэдэг хааны ордны гэмээр юм ёс жайг эрх ямбыг эрхэмлдэг биеж тэгж авч явдаг. Байсан. За өмссөн хувцас нь бүр хэр даг болох нь байтгаа бүр сөөмийн төдийч үрчлээгүйгээр өмсдөг заяа. Тэгээ ингээ бүр ингээд гитийгээр бүр бараг цэрэг цаашаага алхдаг заяа. Тэгээд бүр нэг юм алхаа гişгэн хүртэл маш их юмсэг бүр нэг тийм
төрөлхийн юм хатан заяатай юм шиг заяа нэг юм хадагтай хатантан гэж ярьдаг шүү дээ тий. Бүр яг тийм дүр төрхтэй ингэж бие авч явдаг. Өөрийгөө бүр ингээ багаасаа ингээ мэдэрсэн ч юм уу тий. Тийм юм охин байснаар ямар сайндаа л Ольга Куктайхаас нь ингээд хатан болох заяан төрсөн гээ бүр гэрийнх нь хэлдэг. За. Ийм охин байсан. За ингээд охин байхасаа л одоо хүүхэд байхасаа л гэр бүлийнхэнтэйгээ хааны театрт очиж ингээд балет үзсээр хагаад өөрөө ч ингээд балетчин болох мөрөөдөлтөй болсон. За тэгсэн чинь эцэг их хоёр нь болохоор тэр үед чинь угаасаа нөгөө нэг сайн хүнтэй суу муу гэж тэгдэг штэ тий. Юун бүжиг мүжиг, юун театр гэд анхандаа зөвшөөрөөгүй. Гэхдээ яваандаа нөгөө эрх ямтай охиндоо дийлдээд өндөр төлбөрийг нь төлөөд балетын бүжгийн багштай болгосон. За багш нь харин ёстой нөгөө Алдарт Маринскийн театрын гол бүжигдэглэгч Евгения Сколова гэдэг хүн байсан. Тэгээд энэ хүний гараар Анна Павлова штэ тий. Одоо нөгөө айр гой хонгийн бүжиг хийдэг. Анна Павлова залгаж байсан гэхээр яа харахгүй мундаг багшийн шав болсон баг. За ингээд мундаг багшийн удирдлага доор мөрөөдлөө биелүүлэхээр суралцаж байгаад Ольга Оросын алдарт урлагийн шүүмжлэгч балетийн одоо импрессио гэж ярьдаг. Одоогийнхоор бол продюсер л гэсэн үг те. Сергей Дегалеев гэдэг хүний нүдэнд өртсөө. За тухайн үед Дегалеев Оросын балет гэдэг одоо нөгөө аялан тоглогчдын багийг бүрдүүлэхдээ Ольгаг авч ирсэн юм байна. Ингээд сонгон шалгаруулалт хийгээд те. Одоо нөгөө нарны цирк гэдэг шиг л Оросын балет ч угаасаа амар алдартай штэ. Тэгээд тэр ингээд тойроо аялал хийгээд дэлхийг тойроод ингээд тоглолт хийдэг байсан. За Ольгаг яг хожим хүмүүс ингээд ямар ч бүжиглэх чадваргүй байсан гэж ярьдаг юм байлээ л те. Гэхдээ одоо энэ Дегалеев шиг ийм хурц нүдтэй, хурц араншинтай хүний хувьд бол бүжгийн ямар ч авьяасгүй үнийг угаасаа багтаах хамч боломжгүй л те. Ер нь угаасаа урлагт арын алга гэж байдгүй шүү дээ те. Тэр чинь ингээд олны хүн бүжиглж байгаа юм чинь. Тий, тэрийг хүмүүс мэдчихэж хараа шүү дээ те. Яг үнэ. За хоёул хамтран хэлэхдээ танилцуулаад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 12 цаг 24 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран хэлэгчээр уух тусам улам дурлан уснаас илүү шингэн нөхөн эрүүл ундаа 100+ хамтран ажиллаж байгаа. За юу хийж байгаа? Та ингэж юу яагаад? Газтай ундаа уухгүй гэд ер нь хүмүүс газтай ундаас татгалзаж байгаа. Тэгвэл газтай ундаа уух гоё байдаг уулна. Тэгээд газтай ундаа уумаар байдаг, газтай ундаа ууж болохгүй байдаг. Сахар багтай ийм ундаа уумаар байгаа бол энэ изотоник 100+-ыг уугаараа. Үнэхээр гоё юм байлээ. За манай байнгын сонсогчд бол мега ангарах хоёр уншсан байлоо да. Чич бүр одоо энэс өөр ундаа уухаа болжээ гээл. Тэгэнгүүт хүү Сингапур улсад үйлдвэрлэсэн гэх нэг юм реклам манаагаар явж байгаа. За тэгэхээр 100+ изотоник ундаа нь Сингапур улсын одоо уснаас илүү шингэн нөхдөг гэдэг байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө эрдэс агуулдаг. За тэгээ электролиттэй сахар баг тэгээ газтай ирнэ яс сэрэгжүүлдэггүй. Чи энэний нэг туслыг уншаад таснараа маш сайн мэдж байгаа юм тест тий. Одоо энэ яг яагаад ийм гэдэг. Кафенгөө эрүүл ундаа гэж явдаг. Ер нь бол тэр хүний биеийн ер нь 70% нь уснаас тогтсон гэж ярьдаг штэ тий. Тэгэхээр эрүүл ахуйн үндэс нь угаасаа өдөр бүр ус уух хэдий ч шингэний зохистой хэрэглээ маш чухал байдаг. Тэгэхээр изотоник ундаа нь богино хугацаанд цангаа тайлж шингэнийг нөхөхөөс гадна хөлсөөр алдсан эрдэсийг нөхдөг байна штэ. Зүгээр ч нэг ундаа биш. Тийм. Тэгээд энэ найрлаганд байгаа тэр нөгөө давс сахарын хэмжээ нь хүний биений одоо цуснд байгаа давс сахарын эрдэстэй хэмжээтэй яг адилхан байдаг гинэ. За. Тийм. Тэгэхээр ингээ нөгөө уувчаар ер нь бол шингэнэ маш хурдан нөхдөг л гэсэн үг юм байлээ. Зөө. Тийм. Тэгсээр хүмүүс чинь ингээ нөгөө нэг ийм изотоник ундаа гэдэг ингээд энгийн ч юм уу эсвэл электролиттэй усаар шингэнээд нөхөд байгаа шүү дээ. Тэгэхдээ яг ингээд газтай ундаа уух нэр гоё байдаг хгүй. Тэгээ газтай ундаа уумаар байдаг. Гэхдээ яг ингээд нөгөө нэг одоо юу гэдэг одоо бид нэрээ уудаг газтай ундаа чинь шингэн сайн нөхгүй гэдэг бол энийг уувал би тэр юунаас нь мэлээд уусан. Нимбэгтэйгээс нь. Нэрээ гоё юм бэл. За тэгэхээр та 100+ Mongolia Facebook хаягаар нь ороод тэгээ дотор нь байгаа ингээд рилснүүдийг үзэх юм бол илүү их мэдээлэл илүү тодорхой авах боломжтой байгаа тийм үү? Одоо юу гэдэг эрүүл ирнэ газтай ундаа уухыг хүсэж байна уу? Изотоник ундаа гэж яг юу юм гэдэг бүгдийг ингээд сайхан богинохоор одоо ер нь хүмүүс ийм уурт ингээд нэг ийм 30-аас 40 минутын лайв маяг үзэхээс илүүтэйгээр ерөөсөө ингээд нэг 1 минут 30 секундээс 3 минутын хооронд гэдэг ийм рилс аяг үздэг болсон байлаа шүү дээ тийм байлээ. За тэгээд энэ рилсүүдийг орж үзээд манайхаа мэдээлэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За тэгээд мөн 75 35 58 58 99 51 18 гэдэг утсаараа холбогдоод мэдээлэл авах боломжтой. За тэгээд түрүүний миний хэлсэнчлэн 100+ Mongolia гэдэг сошиал хаягаар нь ороорой. CUJ 25 номин гэдэг бүх сүлжээ дэлгүүрүүд болон Монсын бүх салбараар худалдаалагдаж байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар
За уух тусам улам дурлал нь уснаас илүү шингэн нөхөн эрүүл ундаа Зөв Плас хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За танилцсан түүхийг нь ярина. Юу байсан бэ? Пикассо бол одоо юу гэдэг нь Андалусиагийн уусаас гаралтай маш халамжтай гэдэг нь үнэхээр хурц аран шинтай. Тэгээ ер нь нэг юм итгээд хачин зан ангамартай. Дээрэс нь нэлээд тийм хигжүүн ийм уран бүтээлж байсан. Эсвэргээрээ Ольга бол түрүүний чиний ярьдаг шиг нэг юм хааны удмын гүнж шиг их тийм гоё бие авч явдаг. Тэгээд их тийм даруухан дуу цөөтэй ийм бүсгүй байжээ. 1917 оны хавар Ромд энэ хоёр танилцсан байгаа. Италийн нийслэл Ром хотод. За. Даглиевийн одоо явуулын балетчдын багт багтсан Ольга тэр үед бол ер нь нэг олон балетчд байдаг. Хэнийг авч явах уу, гадагшаа энийг авч явах уу гэдгээ нэлээ өрсөлдөөн дундаас үнэхээр чадвартай байгаа л сонгогдоод гадагшаа авч явсан байгаа. За ингээд балетийн багт ороод явсан чинь яг тэр нэг Ром хотод ирээд ингээд балетэ тоглоход нь тэр театрт нь Пикассо энэ балетийн продакшны юу байсан юм бэ? Хувцсны дизайныг зурж өгч ирсэн. За. За дээрээс нь тайзны зураачаар ажиллаж ирсэн. Нөхөр. Тэгээ тэр үед бол тодорхой хэмжээнд алдартай болсон байсан. Тэгээд юу байсан? Тэр үед Пикассо 36 настай. Ольга болохоор өөрөөс нь 10 дүү буюу 26 тай байж. Тэгсэн нөгөө нэг Ольгаг чи хараад Пикассо бостоо ухаан мэдрэлгүүд дурлцжээ. За. За ингээд өөрөө испанчуудын одоо гэдэг галзуу дурлал юм тэр нөгөө нэг айж чинь мөчин ч гэж юм байхгүй. Зүгээр л ерөөсөө зүгээр. Ядчих Пикассо ч ингээ харахаар нэг тийм царай муутай хүн шүү дээ. Уулна халдсан. Тэгээ амар дүрлэгэр том нүдтэй. Яг ингээ урдаас нь харуул ер нь жоохон эвгүүдүүл царайтай. Би энэ он аран цэцэг манай сонсогч бичсэн байлээ. Царай муута мөртлөө нөгөө юу ажилтаа айгүй сайн байсан гинлээ гэдгцэн байлээ. Тэгээ ингээ нэг юм бүр өөрөөс нь 10 ах те 36 та тэгээ нэг юм хачин дүрлэгэр нүдтэй халдсан толгойтой нэг зураач ингээ зүгээр би чамд оролцсон гэж ухаан мэдрэлгүй араас нь хөөцөлтөөд идэг. Тэгээ сүүлдээ бүр ингээ эхэндээ бүр айгаад тэгээ ингээ Пикассог ингээ хүрээд ирэнгуут бүр нөгөө ингээ бүжигч октод нь нуудаг байсан гинэ. Намайг нууж өгөөч ямар муухай царайтай ямар амар хүн бэ ёо. Ихүүди. Тэгээ нөгөөх нь ингээд нэг юм бүр тэр зарим өөдөг Испан бухш шиг ингээд ухаан мэдрэлгүй ингээд би чам тайртай гэж юустэй би чамайг харахаар дурлцсан ингээд ерөөсөө ингээд араас нь хөөцөлтөө бүр ямар ч сөхөө өгдөг хөөцөлтөөд байдаг. Тэгэл зураг зурч өгөөл идэх гэсэн гинэ. Ольгог зураал өгнө. Одоогийнхоор бол хичнээн сая доллароос юм идэхгүй зүгээр те. Зураад өгөнгөт нэг Ольгог аваа шууд базар шидчихдэг. Тий. Тэгэл ингээд яваад байсан. За ингээд хөөцөлдөж жагаад сүүлдээ юу байсан? Нөгөө нэг одоо энэ явуулын театрын дарга Сергей Даглиев гэж хүн Пикассод хандж ингэжээ. Пикассо минь Орос охидтой явуулдаж болтгүй маа. Сууж л болно. Яг гэрэлж л болно. Орос охинтой бол явуулдахгүй. Гэхдээ танаа испанчууд одоо танаа испанчууд шиг ийм дэврүүн одоо юу гэдэг ийм гоё сэтгэлийн хөдөлгөөнтэй ийм хүмүүст манай хүйтэн хүндий Орос охид бол таарах юм бол одоо чи энэ Орос охидын пянг даах юм уу? Тий амар муухай хүйтэн хүндий штэ Орос охид бол Орос эмэгтэйчүүд гэсэн байгаа. Тэгсэн чинь Пикассо тэр хамаагүй би хайртай штэ. Тэгэл дайраад байсан. Тэгээ сүүлдээ би хэрвээ тэх юм бол би шууд гэрлэнэ. Би шууд гарыг нь гуугаад гэрлээд бүр ээжтэйгээ танилцуулна гэд дайрцсан. За. Тий тэгээд нэрээ ингээд явсараа байгаа тэгээ ингээд нөгөө нэг тасад дурлалч гэдэг юм уу нөгөө муухай харагдаад байсан Пикассо ч сүүлдээ ингээд Ольга ч сүүлдээ тасаад энэ хоёр биендээ татагдаад Ольгоны хүртэл татагдаад ирсэн байгаа. Тэгээд яг энэ үед нь театрынхны ч гэсэн ер нь энэ хоёрын харилцаанд тийм сэтгэл дундуур байсан гинэ. Тэгээд тэр нөгөө дарга нь болох Жаглеев ингэсэн гэд. За ингээд Пикассогийн амьдрал дууслаа. гэж хэлчихсэн гинэ. Тэгээд ер нь бол ингээд нөгөө яванда тасаад Пикассо ч гэсэн дурлцсан Ольга бүр Пикассог дагаад Испани яваад ээжтэй нь очиж уулзжээ. Тэгсэн ээж нь хүүгийнхээ сонголтонд буюу ирээдүйн бэрдээ жаахан таарамжгүй жаахан марав хугтсан гин. Тэгээ сүүлдээ бүр ирээдүйн бэрдээ хадам болох бүсгүй нь яг ингэж хадам ээж нь ингэж хэлсэн юм ба. За. Хөөхий охин минь ээ. Чи ямар гээчийн зовлон ой шанал руу өөрийгөө түлхэж байгааг мэдэхгүй байна. Хэрвээ би чиний найз байсан бол энэ залуутай битий суу гэж ятгахсан. Миний хүүгийн дэргэд эмэгтэй хүн жаргана гэж бол би үнэхээр бодохгүй байна. Яана. Гэж ээж нэг хүүгээ мэдээлэн шүү. Тийм шүү дээ. Хүн мэдж байгаа шүү дээ. Тэгээд яг ингэж нөгөө намайг бүр хожим ингээ нөгөө нэг хэцүү болоод амьдрал нь хэцүү болоод Пикассогийн талаар намайг яг суух гэж байхад ээж нь ингэж хэлчихсэн надад. Тэгээд Ольга найздаа цахаанда бичиж явуулсан байт юм байлээ.
Йоо, ямар амар юм бэ те. Аа. За нэрэл одоо Ольга хөрхи ямар гэчийн зовлон төтгөрлөө яваа орж байгаагаа төсөөлөөчгүй. Тэгээ өмнө нь бол өөрт нь чухам хайртай сайхан залуу байгаад байдаг те. Нэг бухшиг чичирчтэй арай л те. За өөрөө болохоор 26 27 ахтай одоо юм жаахан охин л гийдэ одоо тий. За тэгээ нийгэм өөрөөсөн болохоор орлого мөнгөнд докторжоогүй, алдар нэртж гараагүй Пикассог зүгээр л яг нөгөө бас ингээд дасаж дурлцсан учраас зүгээр л цагаан морьтой ханхуун гэж харж байсан. За хурмаа уг нь энэ хоёр 1918 оны 5 сар тийнгэж төлөвлөж байсан боловч харамсалтай нь Ольга бүр мис засалд орох хэмжээнд ингээ хөлөө гимтээгээд гипс зүүх хэмжээнд бол нилээд удсан. За эцэст нь харин 2 сарын дараа айгу тэнхрээд ирснийхэн дараа хурмаа ийсэн. За харамсалтай нь Ольга хөлнийхөө энэ гимтлээс болоод дахиад хизээч олонний өмнө тайзан дээр гараагүй юм билэ. За ингээ 1918 оны 7 дугаар сарын 12-ны өдөр дурлалт бүсгүйгээ өөрийн болгосон Пикассо болон Пикассод ясны хайртай Ольга хоёр Парис хотын даруй гудамжинд байх Оросын үнэн алдартны шашны сүмд хурмаа ийсэн. За хурманд нь одоо манай нөгөө Сергей де Галиаев, за Жон Коктау, Анри Матис гэх зэрэг олон хүн урагдсан. За хурим бол нэг тийм айхтар нижгэр сүртэй болоогүй ч гэсэн дайлах, цайлах, сайтай тий. За урлагийн салбарынхан цугларсан тийм л хурим болсон. За ер нь бол 1910 оны Парист од болж байгаа бүх их хүн урагдсан. Ер нь бол. За гол нь тухайн үед айхтар том од болно гэдгээ мэдээчгүй явсан Пикассод бол хүрээлийнх нь нөхөд за хөшөөн те орс хүүхнүүд айхтар шүү. Чи одоо гэрлэлтийн гэрээ мэрээ хийгээрээ. Хэрэг салах дээрээ тулах юм бол ингээд хамаг хөрөнгө уран бүтээлийг чинь тин хагасыг ер нь бол авна шүү гэж хэлээлээсэн. За нөгөө нэг даанчиг сохордлоо дурлчихсан Пикассод бол Ольгатай л гэрэлжээвэл тэр гэрлэлт мэрлэлт тэр одоо энэ хүүхний айхтар майхтар нэстэ түүч хамаагүй байсан. За тэгээд хуримч сүртэй болсон Парисын урлагийн салбарынхан дунд энэ хурмын талаар бол дуулаагүй хүн үлдээгүй. За тэгээд Ольга бол харин хурим дуусуугүй юу анхны шүүн юу баалсаар шууд тайгаа тулаал эмнэлгэрүүгээ буцсан гэдэм байд. За энэ үеэр харин Пикассо өөрийг нь алдар хүндийн оргил руу мацуулж байсан ста нөгөө кубизмээ хаяад арай өөр төрлөөр уран бүтээлээ бол машиндаж эхэлсэн. Гэхдээ энэ тэр машиндаж байсан уран бүтээлүүд нь бүгд л нэг л эзэн биетэй байсан Ольга байсан. Ерөөсө хэвтүүлж нэг зогсоож нэг сууж байгаагаар нэг ерөөсөө л Ольгогоо л зурдаг. За тэгээд нэрэл одоо хайртай бүсгүйгээ бүтээл болгон дээр мөнхлөх гэсэн шиг одоо Пикассо эхнэрээ зүсэн зүйлийн төрхтөөгөөр зүсэн зүйлийн байрлалаар зурж эхэлсэн. За урлаг судлаачид Пикассогийн амьдралын энэ үеийг бүр Ольгагийн 90 үе гэж нэрлсэн байдаг. Тэгэхээр Пикассо бүр яахааргүй дурлсан нь бол үнэн. За Балсараа харин Испани эргийн Биартис хотод өнгөрүүлэхдээ Ольга мөн л нөгөө гимтэл нь эдгэжсэн учраас байнга л хөвтөө эсвэл суугаа байдаг гэсэн. Хажууд нэг нөхөр ирсэн эхнэрээ суугаа босоо хөвтөө зүсэн зүйлийн байрлалаар л зургаал ичдэг. Заримдаа бүр Ольга энэ аимшигтай царайтай үн чинь би ядчил энэ хүмүүний царай нэг сонин зурдаг штэ тий. Нэг юм шоох үзүүртэй эсвэл ингээд мэдгүй 3 өнцөг мөнцгөөс харуулад байт юм уу мэдгүй. Зураг мургийн одоо урлаг ойлгодгүй хүн шүү уучлаарай. За тэнгуүтэ нөгөөт нь Ольга энэ аимшигтай царайтай үн ч одоо би юм уу гэдэг. Тэгээд аргагүй шүү дээ одоо зурж байгаа үнэн жирийн нэг зураач гэж Пикассо юм чинь тий. Гэтэ одоо яг манай найруулагч өгж байгаа зурнууд дээр бол энэ ишээ энэ ингээд ийм зураг гараад ирэхэд би ойлгохгүй юм шүү дээ. Бурхан минь энэний өмнөх зургууд нь арай ойлгогдгоор зургуудыг харуулсан байхгүй юу? Йоо энэ алж байгаа юм тий. Зүгээр тий ингээд ёо энэ одоо ойлгоо шүү дээ. Тэр хоёр мөөмцөө минь яг яана гэдэг юм бэ. Харин. Энэ бол өстэй харин яг гой зураг шүү дээ. Ийм ингэж зураад байвал би бол дуртай байна. За хамтран ажиллаад танилцуулчаад өргөжлөө. За Улаанбаатар хотод 12 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар эслэг 10 мг цайр агуулсан Adobiotics Probiotix хамтран ажиллаж байгаа. За 3 үйлчлэгээтэй хүүхдийн ашигтай бактери юм байлээ энэ. Adobiotics гэдэг бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүн бол бусад ашигтай бактериас ялгаатай байгаа нь юу яж байгаа юм бэ? Амьд ашигтай бактериас гадна эслэг 10 мг цайрыг нэг дор агуулсан ийм цор ганц нийлмэл найрлагатай хүүхдэд аюулгүй ийм пробиотик юм байна. Чи тэр нөгөө
нөгөө дэлгэр мөрөнгийн нөгөө солонгоо аашт ингээд яг эдний энэ ашигтай бактериар тараг бүрж байгаа тэр бичлэгийг үзээгүй. Айгүй нэг хэсэг айгүй их явсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг бид нар ингээд амьд ашигтай бактери гэж яриад байдаг шүү дээ. Тэнгүүд ерөөсөө л амьд одоо эднийхээр шууд тараг бүрдэг. Тэгэл бодохгүй юу? Яг амьд л таргны хөрөнгө болгоод уу? Тийм. Хөө за. За тэгэхээр яасан бах нь эдний одоо энэ ашигтай бактери амьд ашигтай бактериас гадна эслэг 10 мг цайрыг нэг дур агуулсан ерөөсө цор ганц юм нийлмэл найрлагатай хүүхдэд аюулгүй бүтээгдэхүүн баггүй юу. За тэгээд бүх насны хүүхдийн дархлаа хоол босруулах үйл ажиллагааг бас цогцоор нь дэмждэг гэдэг байгаа. За мэдээж сахар агуулгын учраас ямар нэг харшилт төрүүлэхгүй. За эсвэргээрээ бүр харшилт диатезийн үед хэрэглэхэд айгүй тохиромжтой байдаг энэ пробиотик. За глютен, лактоз агуулгын учраас хоол боловсруулах замын ямар ч эмгэгтэй хүн хэрэглэх боломжтой. За тэгээд мэдээж халаал гэдэг тэмдэглэгээтэй. Тий. Одоо ингээд нөгөө нэг хүүхд төрөөд өрхийн хэмжээний хяналтанд ингээд орохоор хүүхдийн өвчний цогц менежмент гэдэг нэг юм цэнхэр ном өгдөн штэ. За мэдгүй. Үүдийн тэгээд тэрийг ер нь анхлан төрөгчөд ээж нар тэгээд бид нар чинь нөгөө картнаас гадна тийм ном өглөөр ядчил тэнээр нөгөө нэг хамгийн наад захын мэдээлүүд байдаг аахгүй юу. За тэгэхээр энэ олон улсын хүүхдийн өвчний цогц менежментийн шаардлагад цайрыг бол өдөрт 10 мг тунгаар заавал нэмэлтээр авах шаардлагатай гэж бүр үздсэн байдаг. Тэгэхээр яасан бах нь цайр агуулгадаг гэдгээр давуу талтай хань штэ. Тэгэхээр ачууд фарм хүүхдийн им ханганх бүх эмийн сангуудаар албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн худалдаалагддаг байгаа. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь яг албан ёсных нь эмч төлөөлөгч нартай 9192 96 98 гэдэг утсаар аваарай. 9192 96 98. За тэгээд Adiobiotics Mongolia гэж латинаар бичээд тэгээд сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар ашигтай бактери, эслэг 10 мг цайр агуулсан Adiobiotics Probiotic хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За Пикассогийн хайрын түүхийг ярьж байгаа. Тэгсэн за нэгдүгээр Пикассо бол үнэхээр тоймгүй хүүхэмсэг. Үнэхээр замбраагүй хүүхэмсэг хүн. Нөгөө талаасаа мисожинист гэж хэлдэг л дээ. Ер нь их юм. Эмэгтэйчүүдийг жоохон дорд үздэг. Тий. Ер нь бол түүхийн туршид хүндрэлч эмэгтэйч зарим газар ч юм бол ингээ эмэгтэй хүн оруулдгүй гаргадгүй гэдэг чинь эмэгтэйчүүдийг дорд үзэл хандлага юм байна л та. Тэгээд нөхөр бол ер нь ийм үзэлтэй байсан. Тэгээ ингээ ер нь ярьж исэн, энэ тэнд ярьж исэн, яриамаранаас нь. Тэгэнгუთ ингэдэг байсан гинэ. Эмэгтэйчүүд бол яг хөтэй ингээ нэг юм зов хотон төрсөн л хүмүүс. Тий. Эсвэл миний хувьд Пикассогийн хувьд ертөнцийн хоёр төрлийн эмэгтэй байдаг. Нэг бол охин тэнгэр, нэг бол шалны альчуур. Ингиж эмэгтэйчүүдийг үздэг байсан гэж байгаа юм. Тэгээ бүр Пикассогийн ач охин Марина Пикассо, миний өвөө Пикассо гэдэг намтар номондоо бүр ингэж үтсэн байдаг гинэ. Өвөө эмэгтэйчүүдийг яг сурах гэж байгаа зэрлэг адгуус шиг хараад тэднийг сургаад, өвдстаад, өөрөө идэж уугаад эцэст нь цотон даавн дээрээ зураг болгож нялдаг байсан. Ямар амар юм бэ? Бурхан минь. Хэдэн шөнийн турш шим шүүсийг нь шавхаж байгаад хатаад хатингаршаад ирэхэд нь хог мэт гаргаад хайчдаг байсан. Яана гэж битсэн байдаг. За тэгэхээр ийм уран бүтээлч, ийм одоо юу гэдэг эмэгтэйчүүдийн талаар ийм яг үнэхээр тийм үгүй юу мэдэхгүй. Тэгтэл нийтлэгээрээ бол эмэгтэй хүнд ингэж ханддаг байсан. Хүнд ойлгоо гэж Орс бүсгүй чин сэтгэлээсээ үнэхээр хайртай байсан. Тэ. Тэгээд энэ хоёр анх бол Парист өхнөөд амьдарч эхэлсэн. Харин ойлгогийн хувьд бол 20 наас ерөөсө хэдхэн сарын дараа л нөгөө ааш нь олдгүй нөхөртөө зориулаад нэг ийм загтал бичжээ. Ерөөсө 20 наас хэдхэн сарын дараа гэж байгаа шүү. Нөгөө жил мэлч биш. Тэгсэн Пикассо хэлж байгаа. Та намайг хизээч би таныг хайрладаг шиг хайраар хайрлахгүй маа. Хүний амьдралд жинхэнэ хайр нэг л тохиодог. Та харин тэр хайраараа өөр хүнийг хайрлсан чинь намайг зовоох юм. Энэ их зовлон, энэ их шаналл надад ямар уйтай байгааг та мэддэг ч болоосоо. Уйлаад ч барагдахгүй их нулимс гарах юм. Бүхий л сэтгэлээрээ таныг хайрлаж байгаа ч энэ минь хангалтгүйг мэдмэгц сэтгэл минь дахиад л урагдах юм гэж бичижсэн. Тэгэхээр яг ер нь бол Орос эмэгтэйчүүд яг ингээ нэг уран зохиолоо дагаад ч гэдэг юм уу ингээ нэг юм яг сонгодог маягаар чин сэтгэлээсээ хайрладаг юм шиг байна. Тэгээ нөгөө Пикассо ч ер нь баг хурмлал тэгэл баг тэгээ тэр нэг юм галзуу хайр дурлал налгуулсан юм шиг байна. Тэгээ хурмынхаа дараа хэдэн сарын дараа хэдхэн сарын дараа гэж. Одоо ингээд би энэ хүнийг өөрөө болгоод авцсан гэдэг баг хандсан тий. Тийм үү яасан юм мэдэхгүй. Йой. За ингээд 1921 онд Пикассогийн ууган хүү Пауло Пикассо төрсөн. Тэгээ Пикассо эхнэр хүү хоёртой хайртайч Ольга Пикассог өөрийг нь араар тавьдаг гэж харцсандаа өөртөө ч тэр хүүдээч тэр
хүрэхэ болсон. Ааха. Гэтэ энэ вэштэй эмэгтэйчүүдийн бас айгуу том алдаа ахгүй юу? Одоо ингэхээр чин тэр нөгөө нэг гэртэн нэг тийм хүүтэн уур амьсгалтай нэг хүүхэн байгаад тахаар чин эртэн бүр гэртэ тогтгоо байлаа штэ. Тэгээд үгүй тэгэнгүүт ингээд нөгөө нэг өөртөө ч хүрэхэ болсон гэхээр өөрийгөө бас давхар шийдгүүлээд байгаа сте. Өөртөө ч хүрэхэ болсон, хүүдээ ч хүрэхэ болсон. За явандаа Пикассо гэртэн нэг юм хар яр гэсэн нэг юм хүүтэн үндэ ихнэр нь байгаа. Ингээд байгаач ер нь очих гэртээ очих дургу болсон. За ядчихад хизээнээсээ нөгөө нэг тийм хатны эрх ямтай яг нөгөө нэг хатантан ахаатан шиг байсан бүсгүй бол Пикассогийн алдар нэр орлохоор яг хатан хаан шиг олны танилд алдартан шиг амьдарч байсан найзуудад нь бол огтхонч таалагдаагүй. За ямар сайндаа л одоогор бол нөгөө нэг Ольга Хохловаг Йоко Онотой зүүрлэхүй цэмжээнд найзууд нь үзэн яддаг байсан бахна шүү дээ. Тэгээ 1925 он гэхэд Ольгагийн дарамт шахалтаар байнга зохион байгуулагддаг оройн ийм сүржин даржин зоогт Пикассо бүр орхооч байсан. Тэр нарийн эндүдлэгтэй хослол мослын орон зүгээр л нэг ийм сул замц ингээд ийм шорт морт өмсөд явдаг болсон. За урлаг судлаачид энэ үеэс Пикассогийн урлаг бүтээлд нэгэн үе гарч ирсэн классик үе буюу одоо Ольгагийн 90 өндөрлсөн гэж үздэг. За Пикассоч гэртээ харахынхаа оронд эмсийн хүрээлэнд очдог, дэм буудалд хоноглохыг илүүд үздэг. За харин гэртээ хоцорсон Ольга нөхрийгөө гэртээ ирсэнгүүгээ хүн гүйлдэгдэг, загтал занаа хөргүүлдэг. За нэг өсөндөө одоогийн хорол нөгөө нэг чатаар ингээл ардаас нь загнаал өглөөл чи өөш хаана явж байна? Хурдан гэртээ ирээч мэрээч гээл тэ. Ийм болоод ирсэн. За ингэж яваад Пикассоч эхнэрээ 19 наснаар дүү Мари Тереса Волтер гэдэг залуухан амрагтай болоод за гэрийн бараа шархаа байсан. За энэ үедээ бол салах оролдлого хийсэн үү гэвэл хийсэн. За тэнгууд яа нөгөө нэг анх найзууд нь сануулж байсан шиг гэрлэлтийн гэрээ анханасаа хийгээгүй учраас Ольга бүх хөрөнгийн бүх уран бүтээлийнх нь тэн хагасыг авах гэдээс учраас Ольгаг насан эцлэх хүртэл тэд гэр бүлээ салгаагүй. Тийм үү? Түүгэл ингээ Пикассогийн ихнэр зүгээр шууд албан ёсоор Ольга Хохлова юм биш. Тийм бай. За Пикассо ч эхнэрээ хайж гэрээсээ яваад Ольга байнга л эр нөхрөө харуулцаар сүүл рүүгээ бүр ингээд сэтгцэд нь өөрчлөлт ороод биеийн муудаж эхэлсэн. Ингээ амьдралынхаа сүүлийн жилүүдэд нөхрийнхөө араас шаналж салалтаа хүлээн зөвшөөрч чадахгүй байсаран байгаад Ольга бүр харуулт өгөөд за ярих чадвараа бүрэн алдаад ингээд 1955 онд 63 наснда таалал төгссөн. За харин Пикассо бол нилээд хожим буюу 1973 онд 91 наснда таалал төгссөн. За Ольгагаас гадна 2 эмэгтэйгээс 3 хүүхэдтэй болсон. За гэхдээ эцэг нь мөн биш гэдэг юм асуудал одоо ч яригддаг. Одоо хэд хэдэн хүүхэд бас байд юм бэлээ. Одоо энэ 3 хүүхдийг бол хүлээн зөвшөөрчээд байна шүү дээ. 2 эмэгтэйгээс 3 хүүхдийг. Тэнгүү дахиад бас хэд хэдэн хүүхэд бол яригддаг. Тэр нь бол ингээд юм маргаантай байсаар л байгаа. За харин өвгийнхөө тухай дурсамж номондоо Марина түрүүн угаас амар хэлсэн штэ тий. Ингэж үтсэн байт юм байлаа. Ольга эмээ минь орд тас хаягдаж тэр их урвалтыг твчиж зовж шаналсныхаа эцэст ганцаархнаа хөдөлж чадахгүй хөвшин эмэгтэй болоод хорвоог орхисон байдгаа. Тэгж их шанал чивтгэлт нь өвөө ганц ч удаа ирээгүй. Харин эмээ маань өвөөгийн төлөө их орон энэ нөгөө за одоо орж ич шүү дээ. Орж ирж байна уу? За уучлаарай. Техникийн садлал гарлаа. Йоо. За тэгж их шанал чивтгэт нь өвөө ганц ч удаа ирээгүй. Харин эмээ маань өвөөгийн төлөө их орон, амьдрал, мөрөөдөл, карьераа хүртэл орхисон юм шүү дээ гэж бичсэн байдаг. За мэдээж одоо Орос бүсгүй те ингээд Франц дагаж ирээд амьдарч байгаа. Тэгвэл их орноо орхисон үгүй л орхисон. За тэгээд мэдээж тэгтээ яг хөлөө бэртээснээсээ болоод дахиж тайзан дээрээ гараагүй юм бэлээ л дээ. Харин тий. Тэгээд ер нь бол яг энэ ач охиных нь л дурсамж номондоо бичсэн үгэн штэ ер нь бол тий. Яг Пикассогийн тухай киноч байдаг. Маш олон одоо юу гэдэг баримтат кино, уран сайхны кино минь байдаг л да. Тий. Үнэхээр итгээд авиртай хүн байсан. Яг ингээ нэг сууд уран бүтээлч гэдэг бол хизээч манус шиг юм дундаж ийм хүмүүс шиг ийм одоо юу гэдэг ингээд тэгвэл яана гэж айж майдгүй юм байл. Ямар сандаа ингээд 2 амраг нь орж ирээд зодтолтонгууд нөхөр хараал зураг суужсэн. Тэгээ ингээд чи бит хоёрыг салгаач гэж хоёулаа Пикассо руу орсон чинь та хоёр л учраа олоо надад хамаагүй.
Бүр тоохч үү. Тэгээ зураг суучихдаг. Тэгээ нөгөө нэг гэтээ наадах чинь нөгөө нэг хоёр амрагын ч илүү ихнэр амраг хоёрын ч илүү тэгээд тий бүр зодолтоод тий бинтэг урлан дээр нэрч хэрүүлээгээ зодолтоод орилолтоод тэгээ Пикассо салгаач гэсэн чинь надад хамаагүй хоёр л над учраа өөртөө. Энэ нь болохоор тэр нөгөө нэг урланд хамт ажилладаг зураачийн дурсамж шүү дээ. Тэгээд баг тэр нь өмнөөс нь сандраад байдаг гэсэн биш үү? Тэгээд бас нэг өнөө удлаа мэддэхгүй л дээ ингээд домог шиг ярианы дунд Пикассо ингээд нөгөө нэг хүүхнүүдийг нэг хүүхнээс нөгөө хүүхэн рүү очихдоо тэр ингээд одоо юу гэдэг хүүхнүүд зарим хүүхнүүд нь хаягдаал ингээд уйлал яваад байгаа шүү дээ. Яагаад ч юм зүгээр л надад анханасаа хизээ чи ингээд нэг бүсгүйг хайчлаа гэд ерөөсөө тийм шаналсан мэдрэмж төрж байгаагүй. Надад ерөөсөө тийж буруу өөрийгөө буруутсан те энэ бүсгүйг би ингээд хуурчлаа эсвэл ингээд тийм мэдрэмж төрж байгаагүй. Бицэн байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхдээ хүүхнүүд өөрсдөө амар их араас нь гүйдэг, орооцолддог. Гэтэ одоо энэ нэг ийм гашиг нэг ийм амар харизмтай ийм одоо ийм уран бүтээлчд чинь одоо яруу найрагч тэр зураач тэр нэг ийм галзуу тэгээд ингээд энэ хүнийг ингээд ойлгож хамт амьдрах эхнэр нь болох гэдэг бол угаасаа агуух төвчээр амар их юм шаардах баха. Ер нь угаасаа харин эн чинь ингээд киноны төгсгөл хэрвээ кино гэж харуул киноны төгсгөл нь эхэндээ шууд хэлчихэж байгаа шүү дээ. Ээж нь чи бүр ингээд ямар уйв хашуу руу тий чи ямар хүнд хэцүү амьдрал руу орж яана охин минь би найз байсан бол би чиний найз байсан бол бити миний хүүтэй суу гэж хэлнэ. Миний хүү бол эмхтэй ялангуяа эмхтэй хүнийг жаргаадаг гэж байгаа байхгүй. Эмхтэй хүнийг бол жаргаадаг ир хүн сайн нөхөр бол биш. Хизээч сайн нөхөр бол биш. Эмхтэйчүүдийг бол үнэхээр жаргаадаг байсан гэсэн. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 22-ны Пүрэв гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс хайрын түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар эслэг 10 мг цайр агуулсан антибиотикс пробиотик за мөн уух тусам улам дурлал нь уснаас илүү шингэн нөхөн эрүүл ундаа зүүплас хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3. За энэ айн явах нь уу үгүй юу харцгаая. Окей.